Библи дэх эмэгтэйчүүд, олзны охин ба бие, амар амгалан ба нэгүсэл. Библиэд бичигдсэн хамгийн сонирхол татхуйц эмэгтэйчүүдийн заримынх нь нэрийг огт дурдаагүй байдаг. Харин тэдний үйс болоод итгэл нь хинбэ гэдгийг тодорхойлдог ажээ. Тэдгээр эмэгтэйчүүдийн нэг нь олзлогдсон нэгэн охин юм. Сирчүүд Израилийн нутгаас нэгэн охиныг олзлон авчирчээ. Тэд олзны зарим хүмүүсээ талбай дээр ажилуулдаг байв. Харин энэ охиныг Сирийн хааны цэргийн ахмад Нааманы эхнэрт үйлчлүүлэхээр сонгожээ. Бурхан өөрийн хүүхдүүдийг хүнд хэцүү нөхцөл байдалд байсан ч ашигладаг тухай агуу жишээ бол энэхүү бяцхан охин юм. Түүний нөхцөл байдал хүнд хэцүү байсан ч тэр олзлсон эзнийхээ гэрт эзний гэрлийг цацруулсан юм. Бид өөрийн эзэгтэй туслах гэсэн түүний сэтгэл, олзны хүн гэдгээ үл хайхран түүний сайхан сэтгэл, Бурханд итгэх түүний итгэлээс суралцах болно. Хамтдаа илүү өнцгийрүүлэн судалцгаая. Хаадын дээд 5 дугаар бүлгийн 1-19. Нааманы эдгэрэл. Арамын хааны цэргийн жанжин Нааман эзнийхээ өмнө хүндэтгэл хүлээсэн агуу нэгэн байлаа. Учир нь түүгээр дамжуулан эзэн Арамд ялалтыг хүсэн ажээ. Хэдийгээр тэр зоригтой дайчин ир боловч арсны хүнд өвчтөй байв. Нэгэн удаа Арамчуудын тонуулын бүлэг Израилийн нутгаас нэгэн бяцхан охиныг олзлон авчирчээ. Тэр охин Нааманы эхнэрт үйлчилдэг байлаа. Тэрээр эзэгтэйдээ Самар дахь иш үзүүлэгчтэй эзэн минь уулзаасай гэж би хүсэх юм. Тэгвэл түүний арсны хүнд өвчнийг тэр хүн эдгээндээ гэж хэлв. Нааман явж эзэндээ бараалхан Израилийн нутгаас авчирсан тэр охин ингэж хэлв гэв. Тэгтэл Арамын хаан одоо яв би Израилийн хаанд загтал илгээх болно гэлээ. Нааман 10 талант мөнгө 6,000 алтан шикэл 10 ээлжийн хувцас авч явлаа. Тэрээр Израилийн хаан загтал авчирсан бөгөөд түүн дотор энэ загтал чамд хүрэхэд харагтун би өөрийн зарц Нааманыг арсны хүнд өвчнөөс нь чамаар эдгээлэхийн тулд чам руу илгээснийг мэдтүгэ гэжээ. Израилийн хаан уг загтлыг уншаад хувцаа уран энэ хүнийг арсны хүнд өвчнөөс нь эдгээлэхээр надад тэр үг илгээж байх гэж тунгаан бодоод үзэхэд ингэснээрээ тэр миний эсрэг сөргөлтгийг оролдож байгаа босуу гэж хэлв. Израилийн хаан хувцаа урж тасцсныг Бурхны хүн Илиша сонсоод тэрээр хаанд хүн илгээн хэлүүлэхдээ та юунд хувцаа ураав вэ? Тэр хүнийг над руу ирүүл. Израильд иш үзүүлэгч байдаг гэдгийг тэр мэдэх болно гэв. Ингээд Нааман морд тэрэгнүүдтэйгээ ирж Илишагийн гэрийн өвдөн зогсов. Илиша түүн рүү хүн явуулан явж Йордан 7 удаа болох. Тэгвэл мах бодчин эргэн сэргэж цэвэршин гэж хэлүүлв. Харин Нааман хэлэгнэн уурлаад холдон явхдаа харагтун тэр над руу гарцаагүй гарч ирж зогсоод өөрийн бурхан эзний нэрээр дуудан өвчтөй газар дээгүр гараа даллан арсны өвчнийг минь эдгэн гэж би бодсон юм. Абана Фарпер зэрэг Дамаскын голууд нь Израилийн бүхий л уснаас илүү дээр биш гэж үү? Би тэдгээрийн дотор угаагаа цэвэр болж болохгүй байсан гэж үү? гэв. Тэрээр уурсаар босож яв. Тэгтэл зарцнаар нь ойртож ирээ түүнтэй ярин түүнд эзэг минь тэр иш үзүүлэгч илүү бэрх зүйлийг танаас нэгсэн бол та хийхгүй байх байсан гэж үү? Гэтэл тэр танд зөвхөн угаа цэвэрш гэсэн байх шүү дээ гэв. Нааман урдуур явж Бурхны хүний үгийн дагуу Йордан гол 7 удаа болохов. Түүний бие махбод залуу хүний бие махбод мэт эргэн сэргэж тэрээр цэвэршив. Өнөөдрийн байдал олзны охины зам байдал болоод үнэнч байдал нь Нааманд хэрхэн нөлөөсөн гэж та бодож байна вэ? Бид зүрхэндээ байх Христийн хайрын тусгалыг ямар онцгой арга замуудаар бусдад харуулж болох вэ? Ярилцах асуултууд. Нааман яагаад зарцынхаа саналыг сонсох болсон гэж та бодож байна вэ? Бид өөрсдийн удирдлага болоод хамтран ажилладаг хүмүүстэй хэрхэн ивэл болж болох вэ? Хэрв бид дорд зарц нарын бол хэрхэн үзүүлж болох вэ? Хэрв бид дид ерөнхийлөгч, эрдэмтэн, захирал гэх мэт дээд албан тушаалтай бол яаж бусдад ивэлтэй болох вэ? Бид юунаас болж татгалзах магадaltaй вэ? Библийн мэргэн үгс. Олзны тэр охин гэр орон хайрт эцгээсээ хол зовж шаналж байсан бяцхан охин юм. Тэр өмнө нь гэртээ хүмүүжсэн байдлаараа амьдарч байсан. Өөр шашинтай харийн оронд Бурхны хүүхэд хിവэр байсан юм. Тэр уужуу сэтгэлдээ байсан учраас Илишатай байх Тэнгэрийн хүчинд итгэх итгэлээ бусадтай хуваалцсан. Есүсийг амьдралаараа тусган харуулж чаддаг эцэг эхчүүд бол хүүхдүүддээ ивэл юм. Тэд хүүхдүүддээ олзны энэ охины адил бат итгэлтэй болоход дэмжлэг болдог.
Хүүхдүүд маань хаана үйлчлэхээр дуудагдахыг бид хизээч мэдэхгүй шүү дээ. Гэсэн хэдий ч тэд хаанч байсан өөрсдийн тэнгэрлэг эцгийг төлөөлөх боломжтой гэдгийг бид мэднэ. Хуваалцах нь хүнд хэцүү зовлонд нэрвэгдсэн гэр бүлүүдэд хүрч очих боломжийг Бурхан бидэнд өгдөг. Хайрын илэрхийлэл болсон тусламжийн сэтгэлгээ хэрхэн зөвөр илэрхийлэх вэ гэдгийг ариун сүнс бидэнд зааж өгдөг. Би ямар арга замаар орон нутгийнхаа гэр бүлүүдэд ивэл болох вэ? Хамтдаа залбирцгаая. Хайрын эцэг минь, биднийг хүнд хэцүү цаг болоод сайн сайхан цаг үед ч гэсэн хөтлөн дагуулах тийм итгэлтэй хүн болоход туслаарай. Ямар ч нөхцөл байдал байсан итгэлтэй байхад минь та туслаач. Зөвхөн танаас ирэх тэрхүү амар амгалан бидэнтэй хамт байх болтугай. Бүхнийг нэгүүлсэн хайрлах уужуу сэтгэл хайрлаарай. Амен.